өдөрт 1 минутаар өөр ярих тасгал хий гэж бодлоо. Тэгээд тэгснээрээ дамжуулаад өөрийнхөө бодлыг айгу зэгцтэй илэрхийлж сурахыг хүсэж байна. Тэгээд айгүйх анзаарч байгаа зүйл маань сүүлийн үеэд бодолд маань олон зүйлүүд байгаа ч гэсэндээ тэрийг ингээд эмэг зэгцтэйгээр хүнд ойлгомжтойгоор илэрхийлэх чинь амар том ур чадвар байхгүй юу. Гэхдээ би бүр амар талаар айгу 0. Тэгээд сайн нэг Instagram дээр бичлэг үзсэн байхгүй юу. Тэгээд тэр бичлэгийн санаа аваад ингэж бичлэг хийж бодлоо. Тэгээд энийг би постлох үгүй юм мэдгүй. Гэхдээ постлохгүй л хэл та. Тэгээд тэгж бодсон байна. Тэгээд өнөөдөр 1 минут гэлтгүй зүгээр л за бодсон зүйлүүдээ л ярих болно. Тэгээд өнөөдрийн сүүлийн үедэд амар их ойлгож байгаа зүйл нь хүн өөрөө өөртөө үнэнч байна гэдэг бас айгүй чухал чадвар хэзлэдэг чухал чанар юм шиг санагдлаа. Чи сул доройгоо бол чи сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрөлтөө өөрийгөө би сул дорой юм байна гэж. Тэгээд хэрвээ чи энэ тал дээр муу байгаа бол муу гэдгийг хүлээн зөвшөөр. Эсвэл чи хэн нэгэнд ууралж байгаа бол чи ууралж байгааг хүлээн зөвшөөр. Тэгээд хүлээн зөвшөөр гэдгээрээ тэрийг үйлдээд байгаа гэсэн үг биш. Одоо жишээ нь ууралж байгаа бол чи уурлаад байгаа гэж хүлээн зөвшөөрөөд энийг яаж даван туулах вэ гэдгийг арга зам хайх. Тэгээд хүлээн зөвшөөрнө гэдэг нь зүгээр би ууралж байгаа мэн гэд ураа гаргах хэвдэл биш. Тэгэхгүй болохоор хэрэг хүн өөрөө өөртөө үнэнж байхгүй болохоор амар олон талаар дүрсгэж амьдрах хэрэгтэй болдог юм шиг. Чи тэр хүнийг ингээд үзээ ядж байгаа бол үзээ ядахгүй, би үзээ ядахгүй баста би хайрлах хэрэгтэй гэдэг ч юм уу гэж бодоод өөрийгөө тэг худлаа дүрсгэж амьдрах хэрэгтэй болдог юм шиг санагдсан байна. Гэхдээ энэ талаар би бас аюу олон амар чухал юм шиг санагдаж байгаа зүйл واخгүй. Гэхдээ би одоо илэрхийлэхдээ тийм гоёор илэрхийлж чадахгүй л шиг байна. Тэгээд би одоо өгнө бол энэ чадвараа хөгжүүлмээр байгаа. Тэгээд дараагийн бичлэгэн дээрээ дараагийн маргааш төвшөж бодож байгаа. Энэ талаар илүү гоёор зэгцтэйгээр илэрхийлж